За минь цай байцгаанууд гэхээр өнөөдөр бол 2025 оны 6 сарын 10-ны өдөр тэгээд энэ бичлэгийг хийх болсон шалтгаан нь юу вэ гэвэл бид бүхэн 30,000 уул авалжээ. Яа, алга хорсчлаа. Тэгээ юуны өмнө надад subscribe дарсан 30,000 хүндээ маш их баярлаа. Тэгээд та нар байгаагүй бол би одоо ингээд 30,000 спешиал видео хийгээд байж гин гэж байхгүй. Бас дээрээс нь та нарт би бичлэг хийгээг бол та нар subscribe дарна гэж байхгүй. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө 30,000 спешиал видео гэхээсээ илүү 30,000 subscribers хүрсэнтэй холбоотой мэдэгдэл маягийн зүйл хийх гэж байна. Тэгээд тэр нь юу вэ гэхээр би одоо 2 сарын 1-ээс 6 сарын 10-ны хооронд 120 гаруй хоногийг ардаа өнгөрөөхөд нийтдээ 30,000 subscribers-ыг цуглуулж дээрээс нь 134-5 бичлэг хийцэн байна. Тэгэхээр дунджаар баг өдөрт 1-2 бичлэг ингээд тогтмол хийж исэн гэсэн үг. Тэгээд одоо бол ингээд энэ бичлэгээс хойшоо бол 7 хоногт ердөө нэг бичлэг орох болно. Энэ нь би бичлэг хийхээ болж гин гэсэн үг биш, харин 7 хоногт нэг бичлэг оруулахдаа чанартай 10-аас 20 минутны гоё бичлэг хийх гэж байгаа. Тэгээд бас ийм болж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр манайх цусландаа буух гэж байгаа. Удахгүй баг маргааш нөгөөдрөөс цусландаа гарах гэж байгаа. Тэгээд ер нь сүлжээгүй газар байхгүй юу? Сүлжээгүй болохоор хамаагүй байнга ингээ бичлэг хийх боломжгүй. Бас дээрээс нь ингээ өдөр болгон бичлэг хийнэ гэдэг чинь байнга чанартай бичлэг хийнэ гэсэн үг биш байхгүй юу? Өдөр болгон бичлэг хийхээр өдөр болгон эдитлэн өдөр болгон ингээд яг нэгэн юм эдиттэй нэгэн юм чанартай бичлэг хийгээд ахаар ерөөдөө өсөж дэвших нь баг. Харин 7 хоногт нэг бичлэг хийхээр нөгөө бичлэгнийхаа чанаран дээр илүү нэг бичлэгнийхаа чанаран дээр ингээд 7 хоног ажиллачаар 7 хоногт амар гоё чанартай 20 минутны бичлэг орох болно. Тэгээд бас дээрээс нь туслан дээр гарч байгаа учраас цагаан идэ хэрхэн боловсруулах талаар бас дээрээс нь одоо хөдөөний зун яг ямар байдгийг харуулсан бичлэгүүд хийх чинь. Тэгээд бас дээрээс нь одоо бас та нарын маань зуны амралт эхлэх чинь тий. Ямартай ч тэгээд зуны амралтаар чинь ууд яахгүй 7 хоногт нэг бичлэг оруулах болно. Бас дээрээс нь зуны амралт болохоор одоо мэдээж хүүхдүүд ингээд хөдөө цуслан явна. Бас дээрээс нь өвөө эмээгийнхээ цусланд очино тий. Тэгээд ер нь гоё зуныг бол зугаатай өнгөрүүлээрээ хотод бол ингээд улаан бурхан гэдэг үг чинь бас амар дэгдэж байгаа болохоор ерөнхийдөө тийм өвчин тусаасаа өмнө хөдөө гоё цэвэр агаарт гараарай гэж хэлье. Ямартай ч ингээд хэдүүлээ 30,000 уулаа болчлоо. Намааг ингээ муулдаг 30 хүн те 300 хүн байсан, 3,000 хүн байсан ч хамаагүй намааг үздэг 30,000 хүн, намааг хүлээдэг 30,000 хүн байхад би одоо бичлэгээ хийхээ болохгүй. Одоо тэд нар намааг муулаад яхав те одоо тэгэл муулжлоод haters gonna hate угасаал энэ бол байдаг энгийн зүйл. Ямартай ч ингээд 7 хоногт нэг бичлэг хийдэг болох гэж байгаагаа хэлэх гэсэн юм аа. 7 хоногт нэг бичлэг хийдэг болохтой харин 10-аас 20 минутны чанартай бичлэгүүдийг та бүхэнд хүргэх болно гэдгийг дахин хэлье. Ууг нь миний энэ жилийн төлөвлөгөө 21 хүрэхээс өмнө 10,000 subscribe хүрэх байсан ч гэсэн ингээ 30,000 уулаа болсон байна. Тэгээд цаашаага хэдэн мянга болохыг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч би бичлэг хийхээ бол зогсоохгүй, харин 7 хоногт нэг удаа гоё чанартай бичлэг хийх болно. Харин тэгэхгүй бол өдөр болгон бичлэг хийгээд байх юм бол би burn out буюу ерөөхдөө залхаж эхлэх болно. Тэгэхээр би байхгүй болно гэсэн үг. Харин 7 хоногт нэг бичлэг хийх юм бол цаашаага 10 хэдэн жил хэдэн дагагчтай болсон ч хамаагүй ингээд 10 хэдэн жил гоё юмнуудыг та бүхэнд хүргэхээр бэлдээд ингээд хүргэх болно. Ямартай ч тэгээд дараачийн бичлэгүүдээрээ эргэж уулзлаа. Түр зур баяртай. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд бас найзууд руугаа шеэр хийж үзүүлээрэй. Тэгээд зуны амралтаа гоё өнгөрүүлээрэй. Тийм. Зугаатай өнгөрүүлээрэй. Цусландаа зугаатай байцгаагаарай. Ямартай ч тэгээд энэ удаагийн минь бичлэг энэ хүрээ дуусч байна. Баярлаа. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлаа. Тэгээд дараа 7 хоногийн цоо шин бичлэгээр уулзлаа. Түр зур баяртай.